Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ Роберт Грийн зохиолчийн маань хүний мөн чанарын хуйлууд номын 11-р хууль болох чимээг өгчний сэтгэл зүг буюу агуу байдлын төөрөгдлийн тухай хамтдаа үздэсгэх болно. За ингээд олон тавгүй шууд номдоо орцгоё. Хүн бүрийн дотор нуугдах бурханлаг өвчин буюу агуу байдлын төөрөгдлийн хууль. Бид хэдийгээр амьдрал дээр даруухан байхыг хичээдэгч хүний төрлөх чанарт нэгэн аимшигтай нууцхан хүсэл үргэлж оршиж байдаг байх нь. Тэр нь юу вэ гэвэл би бусдаас илүү ухаалаг, би бусдаас илүү онцгой, би илүү агуу зүйлийг хүртэх ёстой гэх дотоод бахархал байдаг байх нь. Хэрвээ энэ бодол маань бодит байдлаас хэтэрхий тасарчвал хүн сэтгэл зүйн хувьд агуугийн төөрөгдөл буюу grandiosity гэх өвчнөөр өвчлөдөг байх нь. Бид өөрсдөө яг л хурууных нь үзүүрээс алт хасгардаг, барьсан болгоноо амжилтанд хүргэдэг, шийтгэнгүүд мэд төсөөлж эхэлдэг. Ялангуяа амьдрал жижигхэн ч гэсэн амжилт ирэх мөчид энэ өвчин бүр илүү аюултай түвшинд хүрдэг. Амжилтанд хүрэхэд аз ямар их үр гүйцэтгэснийг эсвэл эргэн тойрны хүмүүс чинь чамд ямар их тусалж байсныг чи маш хурдан мартдаг гин. Чи өөрийгөө суу тухаантан гэж итгэж эхэлдэг. Тэр үеэс л асуудал үүсдэг байх нэ. Яг энэ мөчөөс л эхлэн хүн бодит байдлаас тасарч ухаалаг бус шийдвэрүүдийг ар араас нь гаргаж энэ бол хүмүүсийн амжилт яагаад урт наслалтгүй гол шалтгаан болдог байх нэ. Өөртөө болон бусад энэхүү төөрөгдөл үүссэнийг мэдэх маш амархан 3 шинж тэмдэг байна. Нэгдүгээр өөрийнх нь төлөвлөгөөг хизээж нурахгүй ямагт бүтэн гэж сохроор итгэх. 2. Өчөөхөн төдий шүмжлэлэгч төвчж чадахгүй уурлах, гомдох явдал. 3. Дээрээ байгаа ямар ч төрлийн дүрм журам удирдлага эрх мэдлийг үл хүндэтгэх гэх мэт ордог байх нь. Өнөөдөр бид дэлхийн хамгийн том entertainment гүрэн болох Walt Disney-гийн сүрлийн эрмэгт аваачиж өөрөө асар сүрлэгээр унсан Майкл Эйснер гэх хүний түүхээр дамжуулж Макиавелли болон Стоик ухааны хамгийн гүн сэтгэл зүг тайлах болно. Энэ түүх таны амьдралтай ч бас яг таг холбогдож магадгүй юм. 1984 оны 100 Paramount Pictures-ийн компани ерөнхийлөгч Майкл Эйснер нэгэн газартаа тогтож чадхаа байлаа. Тэрээр Холливуудыг бүхэлд нь хөдөлгөх агуу тайзан дээр гарахыг хүсэж байсан юм. Тэрээр Paramount-ыг Холливуудын хамгийн халуухан студи болгон хувиргаж асар их ашиг олсон ч гэсэн энэ амжилтыг зөвхөн миний бүтээсэн төгс томьёоны ач гэж харж эхэлж байв. Тэрээр хамтран ажиллагчдын хувь нэмрийг мартаж би ганцаараа энэ тоглоомыг удирдах бүх алдар нэрийг ганцаараа хүртэх ёстой гэх агуугийн төөрөгдөлд айл хэдийн унчсан нэгэн байжээ. Яг энэ үед түүний хараанд нэгэн төгс бай. Унсан нь Walt Disney компани байв. Walt Disney 1966 онд нас барснаас хойш тусастууд яг л цаг хугацаанд хөлтчихсөн мэт болсон байв. Тэнд ажилчид нь үдээс хойш хүзэр тоглож саунд сууж бараг хинж ажиллаа хийдэггүй. 1968 оноос хойш нэг ч хит кино гаргаагүй. Яг л сүнстэй хот шиг болсон байжээ. Эйснер Disney удирдах зөвлөлд өөрийгөө аврагч хэмээн танилцуулж 1984 оны 9-р сард Disney-ийн гүйцэтгэх захирал болж чадсан байна. Тэрээр өөрт нь туслуулахаар бизнесийн ухаантай санхүүгийн мастер Фрэнк Уэлсийг ерөнхийлөгчөөр томлов. Уэлс бол зөвхөн түүнд үйлчлэх, түүнийг тэнцвэржүүлэх үүрэгтэй байлаа. Эйснер эренгүүтээ бүтцийн өөрчлөлт хийж 1000 гаруй ажилтныг халж өөрийн үнэнч туслах Джеффри Катценбергийг Disney-ийн студийн дараагаар томилжээ. Катценберг бол Холливуудын хамгийн шаргуу ажлыг яг таг бүтээдэг хүн байсан гин. Тодорхойлгүй Эйснерийн удирдлагад ор Disney-ийн ар араас нь хит кинонуудыг төрүүлж эхлэв. Гаргасан 17 киноны 15 нь асар их ашиг олж Холливуудын түүхэнд сонсогдоогүй амжилт үзүүлжээ. Disney-ийн хувьцаа тэнгэрт хадаж Эйснер өөрийгөө Walt Disney төрсөн хүү түүний түүхийг үргэлжлүүлэгч үлгэрийн хаан мэтээр төсөөлж эхэлсэн гин. Тэрээр телевизийн нэвтрүүлэг хөтөлж олонний анхаарлын төвд байх дондоо бүр мөсөн автжээ. Амжилтандаа сохорсон Эйснер одоо бүр том зүйлийг хийхийг хүсв. Тэр бол Европт Диснейлендийг байгуулах төсөл байлаа. Архитектурын хувьд Испанийн Барселона хот, цаг агарын хувьд хамаагүй дээр, цагийн хувьд ашигтай байсан ч Эйснер өөрийнхөө амтыг тулгаж Францын Парис хотыг сонгосон байна. Энэ бол зүгээр нэг паркаас илүү соёлын тухайг өстой байх ёстой гэж тэр зүтгэсэн гин. Тэрээр зардлаа хянах төрлөх чадвараа мартаж дэлхийн шилдэг архитектуруудыг хөлсөн, ягаан чулуун ордон, гар хийцийн шилэн цавхуудаар паркийг чимгэлсэн байна.
Тэрээр өөрийгөө эртний Ромын урлагийн тэтгэгч Медичийн гэр бүлийн хаан шиг мэдэрч байсан гэдэг. Гэвч 1992 онд парк нэгдэхэд бодит байдлын гашуун цохилт иржээ. Эснер Франц хүмүүсийн соёл амралтын дадал зуршлыг огт ойлгоогүй байлаа. Францчууд муу цаг агаарт урт дараалал зогсохыг хүссэнгүй. Тэгээд ч паркын дотор шар ариг дарс зарахыг хориглосон нь Францын соёлыг доромжилсон хэрэг болсон гинэ. Зочд буудлууд нь хэтэрхий үнэтэй байлаа. Үзэгчдийн тоо төлөвснөөс даруй 2 дахин бага байж Диснейлэндийн өр тэнгэрт хаджээ. Энэ бол түүнийг харьяардах анхны том сүрэл байсан юм. Гэвч агуу ихийн төөрөгдөлд орсон хүний гол шинж нь тэд хизээж алдаагаа өөртөө хүлээдгүй. Үргэлж бусдаас бурууг хайдаг байх нь. Эснер энэ бүх сүрэл өөрийн үнэнч туслах санхүүг нь хариуцж исэн Фрэнк Уэлсийг буруутгаж түүнийг халахаар төлөвлөжээ. Яг энэ үед түүнд өөр нэгэн том аюул мэдрэгдсэн нь түүний баруун гар кинонуудыг нь хийт болгож байсан Жеффри Катценберг байв. Катценберг Диснейн хүүхэлдэйн киноны хилцгийг удирдан Аладдин, Аратныхаа арслан зэрэг дэлхийн хэмжээний супер хитүүдийг хийж хэвлэл мэдээллээр өнөө цагийн Walt Disney хэмээн нэрлэгдэж эхэлсэн байна. Эснерийн атаархал, ардлага, үзэн ядалт болон хуурав өөрийнх нь агуу нэр хүндэд занал хийлж буй. Катценбергийг тэр үзэж чадхаа байлаа. 1994 оны 3 дугаар сард Disney ерөнхийлөгч Фрэнк Уэлс нисдэг тэрэгний ослоор харамсалтайгаар амиа алдав. Энэхүү эмгэнэлт явдлын дараа Катценберг Эснер дээр ирж урд нь амлаж байсан ёсоор өөрийг нь ерөнхийлөгчөөр томилохыг хүсжээ. Гэвч Эснер түүний дуудлагад хариу өгөхөө болж улмаар 1994 оны 8 дугаар сард Холливуудын түүхэнд хамгийн амжилттай яваа гүйцэтгэх захирал Жеффри Катценбергийг ажлаас нь шууд халж орхижээ. Энэ бол цэвэр галзуурал байсан гин. Катценберг Диснейгээс гарч шууд DreamWorks студийг үүсгэн байгуулж Дисней хамгийн том өрсөлдөгч болон хувирсан байна. Тэрээр Диснейн шилдэг ажилчдыг өндөр цалингаар татаж Эснерийн эсрэг асар том шүүхийн зарга үүсгэж чаджээ. Өөрийнхөө хүчийг баттахын тулд Эснер Диснейн хэмжээг 2 дахин томруулж ABC телевизийг худалдаж авах асар том эрсдэлтэй алхам хийж эхэлсэн гин. Тэрээр зүрхний хагалгаанд орж би энэ маш хүнд байсан ч гэсэн тэрхүү том компанийг худалдаж авсан нь түүнд хэтэрхий томдож байлаа. Түүнд дахин нэг Фрэнк Уэлс шиг туслах хэрэгтэй байсан тул Холливуудын хамгийн нөлөө бүхийр өөрийн найз Майкл Овицийг ерөнхийлөгчөөр урьсан байна. Гэвч Овицийг ажилд авсан даруйда Эснер дахиад л айц тавцсан байна. Энэ хүн миний судлыг булаах үе гэх хайдас. Тэрээр Овицийг 6 дугаар давхарт байх өөрийнхөө өрөөний хажууд биш 5 дугаар давхрын жижиг өрөөнд суулгаж түүний зарцуулсан сохор зоос бүрийг тагнаж Овицийн авчирсан төсөл болгонд үг үе гэж хэлсээр ердөө 14 сарын дараа түүний гутамшигтайгаар дахин ажлаас нь хөөж явуулжээ. Бодит байдлаас бүр мөсөнд тасарсан Эснерийн гаргасан шийдвэр бүр цөөрөл тагалав. Өмнө нь халагдсан Катценберг шүүхээр заргалдаж Диснейгээс 280 сая $2 гаргуулж чадсан байна. Сэтгэл зүйн хувьд Эснерийн хит хяналт дарамтыг төвчээгөө Pixar-ын захирал Стив Джобс Диснейтэй дахин хизээж хамтрахгүй гэдгээ зарласан байна. ABC телевиз болон Диснейн гаргасан кино болгон дараалан дампуурчээ. Эцэст нь Walt Disney төрсөн дүүгийн хүү Roy Disney түүний эсрэг хувьцаа эзэмшигчдийн бослого гаргаж 2005 онд Майкл Эснерийг Диснейн хаан суудлаас нь гутамшигтайгаар хөөн болгосон байна. Тэрээр явахдаа энэ Холливуд намайг өгүүлэн санах болно доо. Над чиг агуу хүн дахиж төрөхгүй гэж хэлсээр ганцаардан хоцорсон гэдэг. Майкл Эснерийн түүх бол зөвхөн Холливуудын түүх биш гинэ. Энэ бол таны, миний, бид бүгдийн дотор нуугдаж буй хүний мөн чанарын сул талын нэг юм. Амжилтанд хүрэх мөчид чи өөрийнхөө хязгаарыг мартаж агуугийн төөрөгдөл автвал уналт чинь яг ийм хурдан бөхөөд амжигтай байх болно гин. Хүссэн зүйлдээ хүрэх нь хизээж амар байдаггүй. Амжилт гэдэг асар их хичээл зүтгэл бас багахан аз дээр тогтдог байх нь. Нөхцөл байдал үргэлж өөрчлөгддөг учраас бид уян хатан байж өмнөх стрессээ татгалзаж сурах хэрэгтэй болдог. Хүмүүс ч бас бидний хүснээр ажиллахгүй. Тэдэнд өөрийн гэсэн хэрэгцээ, сэтгэл зүй байдаг учраас биднийг үргэлж гайхшруулж, бухимдуулж байдаг. Тэр бид бүтлгүүтэл юу буруу хийснэ нарийн шинжилж, алдаанаасаа суралцах шаардлагатай болдог. Та өөрийнхөө урд байгаа зорилгыг асар том, хатуу гантиг чулуу гэж төсөөлөөд үзтээ. Түүнийг урлаж, үсгэлэнтэй хөшөө болгохын тулд танд төвчээр тууштай байдал, өөрийнхөө хязгаарлагдмал боломжийг ухамсарлах бодит ухаан хэрэгтэй байдаг. Гэвч бидний тарих бодит байдлын хэмжээ харьцааг алдагдуулдаг нэгэн сэтгэл зүйн өвчнөр өвчлбөл яах вэ? Тэр том хатуу чулууг маш жижигхэн, дуулууртай зөөлөн нийт мэд
Хараад хэлбэл яах вэ? Та өөрийн санааг хүмүүс шууд алга ташин хүлээн авна гэж итгэж бусдад нөлөөлөхөөс илүүтэй өөрийгөө юу хүртэх ёстойд анхаарлаа хандуулж эхэлнэ. Тэр бүтлгүйтэл өөрийгөө биш, атаарсан эсвэл хорон санаатай бусад хүмүүсийг буруутгаж эхэлдэг. Сэтгэл зүйн энэ өвчнийг агуугийн төөрөгдөл буюу grandiosity гэж нэрлэдэг бөгөөд энэ үед таны бие гэдэг үзэл эргэн тойрны бүх зүйлээс том болж хуурна гин. Үүнийг зөвхөн эрх мэдэлтэй алдартай удирдагчдад л байдаг өвчин гэж бодвол эндүрэл гин. Хүний төрлөх чанарт суулгагдсан бидний хиндэж байдаг өдөр тутмын баг зэрэг агуугийн төөрөгдөл гэж бий. Энэ нь бусдад хүндлэгдэх, өөрийгөө чухал гэж мэдрэх гэсэн гүн хэрэгцээнээс үүдэлтэй байдаг. Энэ төөрөгдөл нь reality буюу бодит байдлыг гуйвуулдаг учраас бид өөрсдөө үүнийгээ анзаардаггүй байна. Үүнээс болоод бид өөрсдийн чадварыг хэд өндрөөр үнэлж, урд байгаа саад бэрхшээлийг дутуу үнэлж, өөрийнхөө хэмжээнээс хэтэрсэн даалгавруудыг авч эхэлдэг. Энэ нь амьдрал дээр яаж илэрдэг вэ? Ажлаа ойр орхон солих. Одоогийн ажилчин таны агуу байдлыг батлахгүй байгаа мэт санагдах үед та гинэд карьераа өөрчлөнө. Гэвч үнэхээр агуу болохын тулд олон жилийн сургалт, шинэ ур чадвар хэрэгтэйг ухамсарлалгүйгээр зөвхөн шинэ ажлыг авчрах хийсвэр төсөөлөлд хөтлөгдөж болдог байна. Тий хосон санаанууд. Та хизээж хэрэгжүүлдэггүй олон агуу санаануудыг тээж явдаг. Учир нь тэднийг хэрэгжүүлээд эхэлбэл та өөрийнхөө бодит ур чадварын түвшинтэй нүүр тулах хэрэгтэй болно гин. Эрх амтны мэдрэмж. Та бусдаас магтаал хүндлэлийг гэж олохын оронд зүгээр л тийм хүндлэлийг хүртэх эрхтэй мэт хаашилж эхэлдэг гин. Үндсэндээ энэ өвчин биднийг алдаанаасаа суралцаж өөрийгөө хөгжүүлэхэд саад болдог. Учир нь бид өөрсдийгөө хэдийнэ агуу болчихсон гэж анханасаа таамагладагт хамаг учир байгаа юм гинэ. Сэтгэл зүйч Хайнц Кохотын үзэж байгаагаар агуугийн төрөгдлийн үндэс нь бидний хүүхэд насанд оршноо. Амьдралын эхний саруудад бид ихтэйгээ бүрэн нэгдэж ямар ч тусдаа ижилсэлгүй байдаг. Биднийг өлсөх эсвэл ямар нэгэн зүйлд хэрэгцээтэй болоход ээж минь дэргэд байдаг учраас хүүхэд өөрийгөө бүхнийг чадагч яг л шидэд хүчтэй мэт төсөөлдөг байх нь. Гэвч явандаа ээж маань тусдаа биет. Бид өөрсдөө маш сул дорой жижигхэн бусдаас хамааралтай амтан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог байна. Энэхүү ухамсарлалт нь маш өвдөлттэй байдаг учраас хүүхдүүд өөрсдийгөө хүчтэй мэтээр төсөөлж зөвхөн баатруудын түүхэнд татагдаж эхэлдэг байна. Нас ахах тусам бид дэлхийн тэр олон тэрбум хүмүүсийн дунд хичнээн өчүүхэн бэ гэдгээ улам бүр мэдэрч эхэлнэ. Бидний амьдрал богинохон тархины багтаамж, ур чадвар хязгаарлагдмал хизээ нэгэн цагт үхэж мартагдан гэх бодол бидэнд төвчмгүй санагддаг учраас бид өөрсдийн чухал байдлыг ямар нэгэн аргаар тунхаглахыг, өөрийгөө томруулахыг даал тухамсартаа хүсэж байдаг байх нэ. Өнөөдөр ялангуяа барууны ертөнцид шашин шүтлэг эсвэл агуу том зорилгын төлөө нэгдэх үзэл суларсантай холбоотойгоор хүмүүс энэхүү агуу болох эрчим хүчээ зөвхөн өөртөө чиглүүлж эхэлсэн байна. Технологи болон сошиал медиа нь энэ өвчнийг бүр ч их гааруулж байна. Сошиал медиагаар дамжуулан бид хэдэн мянган хүний анхаарлыг татаж, яг л эртний хаад хатад эсвэл бурхад шиг олон танигдах хуурамч мэдрэмжийг маш амархан авч чаддаг байна. Хүмүүсийн доторх агуу төөрөгдлийг хэмжих маш энгийн аргууд бий гинэ. Нэгдүгээр шүүмжлэлт өгөх хариу үйлдэл. Хин нэгэн шүүмжлэл сонсоод уурлаж, ухаанаа алдаж, эсвэл өөрийгөө хохирогч болгон харуулж байвал түүний агуугийн төөрөгдөл маш өндөрт байна гэсэн үг гинэ. Тэд шүүмжлэлээс суралцахын оронд өөрийнх нь агуу байдалд эргэлцсэнд гомддог байна. 2. Эмпати буюу бусдыг ойлгох чадвар сул байдаг гин. Тэд сайн сонсогчд биш. Анхаарлын төвд өөрсдөө байхгүй үед тэдний харц хоосорч, буруунууд нь төвчээргүй хөдөлж эхэлнэ. Тэд хүмүүсийг зөвхөн өөрийнхөө зорилгод ашиглах, багаж хэрэгсэл гэж хардаг байх нэ. 3. Даалт хэлбэрийн агуу байдал. Зарим хүмүүс өөрсдийн таруухан байдлыг олон нийтэд зориудаар үзүүлж, яс зун хувьд бусдаас дээгүүр гэдгийг мэдрэх гэж оролддог гин. Эсвэл өөрийгөө үргэлж амьдралын хохирогч, хамгийн их зовсон хүн болгож харуулах замаар хороо ертөнцийн төвцийг болохыг хүсдэг байх нь. Хэрв таны эргэн тойронд ийм өндөр түвшний төөрөгдөлтэй хүмүүс байвал тэдэнтэй гүнзгий харилцаанд орохоос зайлсхий гин. Тэдний хэд өндөр өөртөө итгэх итгэлд хуурталгүй, санааных нь бодит чадамж, зан чанарыг нь шинжээрэй гин. Мэдээж хүн болгонд өөрийгөө агуу гэж мэдрэх, хэрэгтэй, үнцэнтэй, бусдад хүлээн зөвшөөрөгдөх хүсэл байлгүй л явах. Гэхдээ тодорхой хэмжээнд эрүүл зарчмаар байхын чухлыг зохиолч маань онцлсан юм. Тэрээр мөн практик агуу чанарыг бүтээх 4 зарчим гэж биднэрт зааж өгсөн байна.
Агуу болгохыг хүсэх энэхүү эрчим хүч бол байгалийн өгөгдөл. Хамгийн гол нь үүнийг хийсвэр төсөөлөл биш. Харин бодит ажил хэрэг болгон практик агуу чанарт practical grandiosity руу шилжүүлэх хэрэгтэй гэжээ. Үүний тулд дараах 4 зарчмыг баримтлаарай гэсэн байна. Нэгдүгээр эрч хүчээ нэг зүйл дээр төвлөрүүл. Хийсвэр төөрөглөл нь таныг нэг санаанаас нөгөө рүү өсчүүлж, юуж дуусгалгүй орхиход хүргэдэг байна. Үүний оронд ердөө ганцхан төсөл, ганцхан асуудал дээр оюун ухаанаа бүрэн зориул гэжээ. Хүрч болох жижиг зорилтуудыг тавьж, түүндээ бүрэн урсгал төлөвт орж ажиллаарай гэсэн байна. Энэ урсгалаас авч буй таашаал таныг хийсвэр уран зөгнөлөөс хамгаалах болно гин. Бодит байдалтай тасралтгүй ярилц. Төлөвлөлтийн шатанд уран сэтгэмжийн чөлөөтэй тавьж болох ч гүйцэтгэлийн шатанд бусдын шүүмжлэл санаа хүсэлтийг идэвхтэй хайж бол тэр бүтлгүй төлөв юуг буруу хийснээ маш хатуугаар шинжил. Танал хүсэл болон өөрийн уран сэтгэмж хоёрын дунд тасралтгүй тэнцвэрийг барьснаар та бодит бөгөөд хүчтэй зүйлийг бүтээж чадна гин. 3. Хэмжүүртэй сорилтуудыг хай. Өөрийн ур чадрын түвшнээс хэтэрсэн агуу зорилго тавьбал та удалгүй шантарнаа. Эсвэл том сүрэлтэд нүүр тулах болно. Харин өөрийн чадвараас үл ялаг, дээгүүр, дунд зэргийн хүндрэлтэй сорилтуудыг сонгож авбал та хөгжнөө. Эрчим хүчээр цэнэглэгдэж амжилт гарах бүрдээ бодит өөртөө итгэх итгэлийг олж авах болно гинэ. Энэ дээр өөрийнхөө түвшинтэй ижил эсвэл доогуур зүйл хийгээд л та тэр ажлаасаа удахгүй залхаж тарих маш их зүйлийг хийсэн мэд танд хуурамч мэдрэмж төрүүлдэг учраас үүн дээр болгоомжтой байгаарай гэсэн байна. 4. Өөрийн хязгаарыг ухамсарл. Та бүх зүйлд сууд байж чадахгүй. Өөрийнхөө даваа тал, энергийн түвшин, нийгмийн байр суурийг сайн ойлгож, түүндээ тулгуурлан ажиллаарай гэжээ. Өөрийгөө бусдаас төрөлхийн илүү биш, харин алдаа дутагдaltaй жиргэнэлний хүн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь таныг хөлөө газарт бат зогсоход бүх зүйлийг боддоор том зургаар нь харахад тусалнаа гэсэн байна. Бидний амьд байгаа нь өөрөө асар их тохиолдол, гайхамшиг юм. Энэ дэлхий тэрбум жилийн хувьсгал, амьдралын агуу туршилтын өчүүхэн нэг хэсэг гэдгийг ухамсарлах нь өөрийгөө жижиг гэж голж бухимдах биш. Харин энэ агуу далайн нэгэн тусал болж төрсөндөө баярлах гүн таашаалыг өгдөг. Бодит бөгөөд прагматик байх нь хүн төрөлхтнийг өдий хүртэл амьд үлдээсэн хамгийн том хүч билээ. Бодит байдалтайгаа нүүр тулж өөрийнхөө хязгаарыг хүлээн зөвшөөрөх тусам та илүү хүнлэг, илүү хүчтэй, илүү бүтээлж болох болно гэж зохиолч маань хэлжээ. 12 дугаар хууль. Хүйсний хэвшинэл байдлын хууль. Бид бүгдэд эр ба эм хүйсний аль альныхын шин чанар хадгалагдаж байдаг. Үүний зарим хэсэг нь генетикийн өгөгдөл бөгөөд нөгөө хэсэг нь эсрэг хүйсийн эцэг гэхийн гүнзгий нөлөөллөөс үүсдэг гинэ. Гэвч нийгэмд доктортой дүр төрхийг харуулах шаардлагаас шалтгаалan бид өөрт байгаа эдгээр чанаруудыг дарангуйлж зөвхөн хүлээгдэж буй тэрхүү хүйсийн үүрэгтэй хит ижилсэх хандлагатай байдаг гин. Үүнийхэн төлөө бид тодорхой хэмжээний үн төлдөг. Бид зан чанарын үн цэнтэй талуудыг хийж сэтгэлгээ болон үйлдэл хийх хэм маяг маань уян хатан чанараа алдан хөшинг болдог байна. Мөн эсрэг хүйсийн хүмүүстэй харилцах харилцаа маанч хохирч өөрийн хийсвэр төсөөлөл дайсагналыг тэдэн рүү тусган прожект хийх аюултай байна. Та өөрийн гэгцэн эр эм чанаруудыг ухамсарлаж тэдэнтэй аажмаар эргэн холбогдсноор бүтээлч их хүчээ чөлөөлөх хэрэгтэй байх нь. Ингэснээр таны сэтгэлгээ илүү чөлөөтэй болж зан чанарын далд өнгө аясыг гаргаж ирснээр бусдыг өөрийнхөөрөө байж чаддаг чанараараа татах болно гин. Танд тусгасан хүйсийн дүрд бүү тоглол. Харин өөртөө яг тохирох тэрхүү дүр төрхийг өөрөө бүтээ гэжээ. Катрина Сфорза 1463 онд Миланы гүнгийн гэр бүлд төрсэн байна. Тэрээр багасаа л бусад охид шиг хүүхэлтэйгээр тоглож суухын оронд ордон доторх Европын хамгийн том номын санд цагийг өнгөрөөж латин грек хэл хүн ухаанаас гадна цэргийн түүхийг шимтэн судалдаг байв. Төвний эцэг огноо босод хүүгүүдийн адил тэлмээр хичээллүүлж, зэрлэг гахаа буг агнах ан аялал тогтмол дагуулж явдаг байсан гин. Катринагийн дотор маш хүчтэй, айдасгүй эрхтэйлэг шин чанарыг туулгаж өгсөн байна. Гэвч түүнийг 10 настай байхад нь Роми Миланы холбоог бэхжүүлэхийн тулд папын хамаатан өөрөөс нь 20-оор ах догшин зантай Жиралемо гэх хүнтэй хүчээр гэрлүүлжээ. Катрина Ромын ордонд ирээд хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн дэгжин нэмэлтэй гэдгээрээ алдартай зураачдын гол дүр төрх загварын шүтэн болж байсан байна. Тэрээр гаднаа эмгтээлэг уян зөөлөн харагдаж байсан ч дотроо эцгийнхэн тэрхүү дайчин стратегч чанарыг хизээж гээгээгүй байлаа. 1484 онд тэднийг
хамгаалж байсан паб гинт нассан эцэс болж дайснууд нь тэдийг устгахаар зэхэж эхлэв. Катринагийн нөхөр нь айсандаа юу ч хийж чадахгүй саажид суугааг харсан Катрина 7 сартаа жирэмсэн байсан ч шөнөөр моринд мордон Ром руу давхиж очихжээ. Тэрээр Ромын хамгийн чухал цэг болох Сант Анжело цайз руу арга хэрэглэн ганцаараа нэвтрэн ороод улмаар эзлэн авч их бонуудыг нь Ватикан руу чиглүүлж орхив. Тэрээр шинэ пабыг сонгох гэж байсан кардиналуудыг сүрдүүлж өөрийн эзэмшил газраа баталгаажуулж авч чадсан гэдэг. Цайзын гүүр боход ромчууд түүнийг торомсог даашинцныхан гадуур хоёуг өмсөж бүсэндээ том сэлэн зүүжгсэн жирэмсэн гэдэг нь илт харагдах эмэгтэйг хараад ухаанаа алт гайхаж байсан байна. Үүний дараа тэдний эзэмшил газар болох Форлид баслаг гарч хуйлдагч түүний нөхрийг алж цонхоор шиджээ. Катрина хүүхдүүдийн хамт барьцаалагдав. Дайснууд түүнийг Равалдино цайзыг буулгаж өг гэж шаардахад тэрээр цайзын цэргийн даргатай урдчлан үгсэн тохирч би ганцаараа орж баринд нь гарын үсэг зурья гэж мэхлэн цайз руу орчихжээ. Цайзын хэрэм дээр гарч ирээд дайснууд руугаа салаавч өгөхт нь галзуурсан алуурчид түүний 6 хүүхдийг хэрмийн доор авчирч жад тулган цайзаа өгөхгүй болон хүүхдүүдийг чинь чиний нүдэн дээр ална гэж сүрдүүлсэн байна. Ийм нөхцөлд ямар ч их хүн бууж өгөх байсан байх. Харин Катрина даашинзаа дээш өргөн тэгвэл алуул алцгаалдаа тэнгүүдээ би гүнээс дахиад хүүхэд тээж байгаа. Надад дахиад олныг төрүүлэх чадварч байна гэж хашгирчээ. Тэрээр дайснуудынхаа сул дорой зүрхгүй зан маш сайн тооцоолж байсан тул тэд хүүхдүүдийг нь алж зүрхэлгүй мэдэж байлаа. Удалгүй түүнээс туслах цэргүүд ирж тэрээр Форлигийн засаг баригч болсон гэдэг. Катрина бүхэл амьдралынхаа турш сэтгэл хөдлөлөө барьж бодит логикоор амьдарч өөрөөсөө 7 насаар дүү Чакама Фиогих морины зүчээчин залууд ухаанаа алдтал дууралж орхижээ. Тэр залуу түүнийг бурхан мэт шүтдэг байсан тул Катрина өөрийн тэрхүү хүчрхэг эр чанараа мартаж зөвхөн халамжит эхнэрийн дүрд шилжсэн байна. Эрх мэдлээ залуу шилжүүлснээр хяналтаа алдаж улмаар дайснууд нь түүний нөхрийг нүдэн дээр нь алж орхисон тохиолдол дахин гарлаа. Катрина гүн депрессэнд орж бараг амиа хорлох дээрээ тулсан ч дахин хөл дээрээ босчээ. Флоренцийн алдарт Медичийн гэр бүлийн залуутай 3 дахь гэрэлсэн байна. Түүний амьдралын сүүлчийн хамгийн том дайсан нь түүхэн дэх хамгийн залжин догшин удирдагч гэгдэг Чезаре Боржиа байлаа. Боржиа 14 мянган цэрэгтэйгээр түүний цайзыг бүсэлсэн байна. Катрина эцгийнхээ өгсөн өдөр Боржиатай хэрмийн цаанаас нүүр тулж бууж өгөхийг шаардсан түүнийг эмэгтэй хүний зал инээмсэглэлээрээ хуурж цайзын гүн рүү ойртуулаад барьж авахыг шахажээ. Хэдийгээр эцэст нь өөрийнх нь цэрэг араас нь хутга тулгаж уруулснаар Катрина олзлогдсон ч тэрээр тулааны талбар сэлэн барин хоёуг дуулга өмсөөд эрчүүдтэй мөр зэрэгцэн урд игнэнд байлдаж байсныг Францын генерал шагшин магтсан байдаг юм. Жоржо түүнийг хүчрхийлж Ромын хамгийн харанхуй шоронд 1 жил хорсон ч тэрээр өөрийнхөө газар нутгийг тэдэнд шилжүүлж өгөх бичигт хизээж гарын үсэг зураагүй гэдэг. Катрина Сфорзаг тухайн үеийн нийгмийн шулам гэж үзэн ядах ёстой байдал харин ч Европын бүх эрчүүд дайснууд нь хүртэл түүнд ухаангүй татагддаг байсан байна. Яагад гэвэл тэрээр нийгмийн тулгасан идэвхгүй хүлцэнгүй эмэгтэйн дүрд баригдаагүй. Тэрээр өөрийн эмэгтэйлэг зан чанарыг эр хүний дачин стратегч чанартай төгс хослуулж чадсан өөрийнхөө байж чаддаг бодит нэгэн байсан түүний чимээгүй хүчний нууц оршиж байсан гэдэг. Бидний хөөсийн үүрэг ройлын хувьд цаг хугацааны явцад асар их зүйл өөрчлөгдсөн. Катрина Сфорзагийн үеийн ертөнц одоогийнхоос хэтэрхий хол гэж төсөөлөх дуртай гин. Гэвч энэ бол маш том эндүрэл юм. Тойл цаг үеэс хамааран хүйсийн дүрийн нарийн деталь хувьсан өөрчлөгдөгч ерөнхий загвар нь хэвээр үлддэг байна. Бид бүгд олон талтай цогц бодгоол болон төрдөг. Генетикийн хувьд болон эсрэг хүйсийн эцэг эхийн нөлөөллөөс шалтгаалж бидэнд эсрэг хүйсийн шин чанарууд хадгалагдаж байдаг байна. Судалгаанаас үзэхэд бага насндаа хүүгүүд огтоос илүү сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл үзүүлдэг. Өндөр эмпатийн мэдрэмжтэй байдаг болон охид байглаасаа адал явдал дуртай, орчноо өөрчлөх хүчрхэг хүсэл зоригтой байдаг. Гэвч нас ах тусам бид нийгэмд тогтвортой дүр төрхийг харуулах шаардлагатай болдог. Тодорхой хүлээлтэнд нийцхийн тулд төрөлхийн чанаруудаа тайрч хаях хэрэгтэй болдог байна. Хүүгүүд баялаг сэтгэл хөдлөлөө гээж урагшлах тэмцэлтэй эмпатигаа дарангуулдаг болон охид өөртөө итгэлтэй дайчин чанараа золиослдог байна. Тэд үргэлж ээлдэг инээмсэглэн бусдын мэдрэмжийг өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг байх ёстой болдог. Эмэгтэй хүн дарга байж болох ч эд төрөмгий биш, зөөлөн уян хатан байх шаардлагатай гэх мэт. Энэ үйл явцад бид зан чанарынхаа үн цэнтэй хэсгүүдийг гээж хавтгай айдуурууд болон хуурдаг гинэ. Бенжамин Дизраэли, Дюк Эллингтон, Джон Ф Кеннеди, Дэвид Боу зэрэг
Түүхэн хүмүүс эмэгтэйлэг унгасыг өөртөө агуулж чадсанараа бусдыг илүү их татаж соронзон мэт нөлөөлж чадсан гин. Одоо бүгдээрээ Роберт Грийн зохиолч маань Карл Юнгийн анима болон анимус дүрийг ашиглаж бид нар хэрхэн хайртай хүмүүсээ харахтаа тусгадаг тухай, прожект хийдэг тухай тайлбарласныг хамтдаа харцгаая. Хайр дурлалын солиорол ба Юнгийн онол. Бид өөрсдийгөө тууштай төлөвшсөн амьдралаа оновчтой хянах чадвартай гэж итгэх дуртай гин. Гэвч хайр дурлалтай нүүр тулах үед энэ үнэлгээ амархан нуран унана. Дурлсан үедээ бид хянаж чадахгүй сэтгэл хөдлөлийн идэж болж логикорч тайлбарлаж чадамгүй түншүүдийг ийм хамтрагчдыг сонгодог. Бид үүнийг төр зургийн галзуурал гэж нэрлэдэгч үндэ дурлах үед бидний баг хууларч дотоод ухамсаргүй хүчнүүд бидний хэрхэн удирдах байгаа нь ил болдог байна. Карл Юнг олон жилийн турш хүмүүсийн хоорондын хайр сэтгэлийн харилцааг анхааралтай ажиглан энэхүү онолоо гаргасан бөгөөд түүний тайлбарснаар бид дурлах үедээ дотоод сэтгцэн эрхшээлд ордог гин. Тэрээр ухамсаргүй сэтгэх үед нуугдаж байдаг. Эсрэг хүүсийн хүн гарч ирэхэд сэрэгдэг тэрхүү бүтцийг эр хүндэх эм чанар буюу анима болон эмэгтэй хүндэх эр чанар буюу анимус гэж нэрлсэн. Хүүхэд ахуй насандаа бид эсрэг хүүсийн эцэг эхийнхээ эерэг болон сөрөг чанаруудыг гүн гүнзгий өөртөө шингэн авдаг байна. Жишээ нь ихээрээ бөөцөөлүүлж өссөн хүү өөрийнхөө эрэгтэйлэг дүр төрхийг хадгалахын тулд эмэгтэйлэг чанаруудаа дарангуулдаг гин. Харин ээжийг нь санагдуулан эмэгтэйтэд харахтаа тэрээр өөрийн хөгжүүлж чадаагүй тэрхүү анима буюу эмэгтэйлэг чанартаа дууралдаг байх нь. Эсвэл хэд хатуу эцгийн гар дээр өссөн охин тэрхүү дарангуулаас тэмцэх босогч занг дотроо нууж амьдрал дээр өөрийн анимусыг төлөөлөх тэрслүү залууг татагддаг байх нь. Бид бодит хүмүүстэй бас өөрсдийн ухамсаргүй төсөөлөл, проект буюу тусгалтаа дуралдаг учраас харилцаа дараа нь урам хугаралтаар төгсөх нь илбэг гин. Бид тэр дурлсан хүнээ яг боддоор хэн бэ гэдгийг төдийлөн олж хартгүй. Тэр хүн бол бидний харахыг хүсэж байгаа тэр анима буюу анимус гэх бидний төсөөлсөн тэр төсөөлөл хуурмаг дүр байдаг байх нэ. Энэ нь яг л бид дурлахаараа ертөнцийг ягаан шилээр хардаг гэж гэсэн үгийг сануулах мэт. Тэр хүмүүс өөрийн дотоод эр эсвэл эм чанарыг хэд хүчтэй дарангуйлбал тэдгээр нь гаднаа илэглэл шог хэлбэр илэрч болдог байна. Хэд эрхэмсэг эрчүүд дотооддоо өөрийн гадаа төрх уцалт нь маш их тонцсон байдаг байна. Хэд машин технологи, улс төрийн талаар бодит мэдлэггүй атлаа. Туйлширсан дайчин үзэл бодлоо илэрхийлж, түүнийгээ хамгаалахдаа хүүхэд гомдож, уурсаж эхэлдэг байна. Жишээ нь Ричард Никсон мачо дүр төрх гаргахыг хичээдэг байсан ч туслахуудынхан костюмны өнгө өрөөний хөшгөний загварт ит их санаа тавьдаг байснараа алдартай нэгэн байв. Хэд эмэгтэйлэг эмэгтэйчүүд өөрт нь тулгагдсан дүрдээ асар их уур хилэн гомдлыг нууж байдаг байна. Тэдний хүүхдэрхүү сэтгнүр зан үнэндээ эрх мэдэлд хүрэх, бусдыг орхитох, таахдаг болж байдаг. Тэдний нуугдмал эр чанар нь идэвхгүй төрөмгөөлөл буюу пассив агрессив үйлдэл болон жижиг сажиг зүйл дээр үндэслэлгүй зөрүүдлэх хэлбэрээр илэрч болдог байх нь. Хүний мөн чанарын байгалыг судалж буй суралцагчийн хувьд танд дараах 3 даалгавар байгаа гин. Нэгдүгээрт бусдын анима болон анимусын тоглолтыг ажиглан харах чадвартай болох. Хүмүүсийн дотн харилцаанд дах зан үйлийг ажигласнаар тэдний нууц ухамсаргүйд нэвтрэх боломжтой болно. Тэдний дарангуулсан чанарыг олж харж үүнийг өөртөө давуу тал болгон ашиглаарай гэжээ. Хоёрт өөрийн төсөөллийн механизмыг ухамсарлах. Та бусдыг төсөөлөн харж байгаа тэрхүү босгол буюу дотоод проект руугаа харахаа бүр мөсөн зогсоож чадахгүй ч гэсэн харилцааг үнзгэрэх үед тэрхүү төсөөллөө татан авч хүмүүсийг яг байгаагаар нь яг хэн бэ? Давуу болон сул талтайгаар нь харах ухамсартай байх ёстой гин. Энэ таны хизээж ухамсаргүй залгах ёсгүй байх нэ. Энэ тухай ажил хэргийн харилцааг удирдахад ч босолдог байх нь. 3 дугаарт хэрвээ та энэхүү тусгалаа, энэхүү хуурмаг төсөөллөө дотгошоо харж гээгцэн чанараа олж мэдсэн бол үүнийг интеграц хийх гинэ, нэгтгэх гин. Өөрийн дарангуулсан эр эсвэл эм чанаруудыг өдөр тутмын зан чанартаа уусган хөгжүүл, бэлгээндээ аналитик эр болон зүүн савингийн эм чадварыг хослуулж сураа гэжээ. Хэвшвэл хүүсийн дүрд хэд тавталгүй. Тэрхүү дундаж цагт тоглож, амьдралын театрт бүтээх дүрүүдэд хэлээ гэж. Тэгсэн цаг та босод хялбархан ангилагдаж хайрцаглахдахгүй сонирхолтой жинхэнэ нэгэн болж хуурнаа гэсэн байна.
Одоогийн нийгэмд хүмүүсийн эрх тэгш байдалд хүрч байна гэж боддогч гүн төвшөнд хүйсийн хоорондын тэнцвэргүй байдал, далд зөрчил улам бүр туйлширч байгаа. Эсрэг хүйсийн хүмүүс бие биедээ ойлгогдохгүй хар гаргийн амьтад мэт санагдаж, энэ нь далд дайсагнал, айдас, үл итгэлцлийг үүсгдэг байх нь. Гэвч хүмүүсийн хоорондын энэхүү гадаад мөргөлдөөн нь үнэндээ хувь хүний дотоод зөрчлийн тусгал байдаг. Бид дотоод дахь эрхмэгтэйлэг эсвэл эрхтэйлэг чанараа үгүйсгэсээр байвал гадаад ертөнцийн хоорондын зай улам холдох болно. Бид энэ зайг өөрийн дотоод сэтгэлдээ холбож үүр тавьж чадвал эсрэг хүйсэндээ хандах хандлага маань өөрчлөгдөн гинэ. Хүйсийн туйлшрал дайсагналаас ангижирч дотоод холбоог тогтоох нь бидний тэмүүлэх ёстой туйлын туйл хамгийн дээд айдеал гин. Одоо зохиолч маань бид хүмүүсийг ямар нүдээр, ямар төсөөллийн хүйсийн төсөөллөөр хардаг тухай 6 төрлийн шин чанарыг юу гэснийг хамтдаа харцгаая. Та энэхүү мэдээллийг 3 чиглэлээр ашиглаарай гэж зөвлөсөн байна. Нэгдүгээрт өөрийгөө танихдаа ашиглаарай гэжээ. Өөрт чинь эдгээр төсөөллийн аль нэг тал руу хэлбэх хандлага байгаа эсхийг олж мэдэрээ. Энэ таны бага насны гүн гүнзгий эсхийг ойлгоход тусалж, бусдыг хийсвэрээр харахаа зогсооход тусалнаа. Хоёрт нь бусдыг уншихад үүнийг ашиглаарай. Бусдын далд ухамсарлуу нэвтэрч бидний анима болон анимоос хэрхэн ажиллаж байгааг харах үнэлж баршгүй зэвсэг болох юм аа гин. Гуравт нь өөрийгөө хамгаалах замаар ашиглаарай. Бусад хүмүүс өөрийн хэрэгцээ, хийсвэр хүслээ тань руу хэрхэн тусгаж байгаад сонор сэрэмжтэй хандах гин. Гэхдээ үүний хамгийн чухал сургамж нь хүмүүсийн хийсвэр төсөөлийн байна. Та болох үед тэдний тэрхүү төгс дүр төрх, хүсэл сонирхолд нь нийцэж хийсвэр дүүрэн болж өгөх асар том уруу таталт үүсэх юм аа. Та тэдний хөөрөлд автаж өөрийгөө тэдний төсөөлж байгаа шиг тийм агуу, хүчрхэг эсвэл эмпатитэй хүн гэж итгэхийг хүсэж эхлэн гин. Ухамсаргүйгээр тэдний хүссэн ээж эсвэл аавын дүр тоглож эхэлдэг байх нь. Гэвч явандаа та үүнд дургуутсаж бухимдаж эхэлнэ. Яагад гэвэл та өөрийнхөө байж чадахгүй байх шүү дээ. Таныг тэр хүн жинхнээс чинь хэн бэ гэдгийг харахыг хүсгүй зөвхөн өөрийнхөө төсөөлсөн тэр анимос болон анима гэдэг дүр дээл таныг оруулахыг хүсэж байгаа та бухимдаж эхлэх байх нь. Таны жинхэнэ чанарыг хинч үнэлэхгүй байгаа мэт танд санагдаж эхлэх байна. Энэхүү занганд орохоос өмнө динамикийг ухамсарлаж сурах нь чухал гинэ. Нэгдүгээр шин чанар буюу тэнгэрлэг бөгөөд тогшин романтик. Энэ хувилбарт байгаа эмэгтэйд өөрийг нь татсан залуу ихэвчлэн өөрөөс нь ахмад амжилттай яваа. Залуу охтын араас гүөхээс өөр хувь тавилангүй хувцас gooцсон донж ван шиг санагддаг бахны. Гэхдээ тэр залуу маш романтик. Дурлсан үедээ эмэгтэйг анхаарлаар буулдаг, хайраар бөмбөгддөг байна. Эмэгтэй түүнийг орхитон анхаарлынхын төвд үлдэж, хийсвэр хүслийнх нь гол дүр болохоор шийдэн гин. Тэр залуу надтай сууж, дан чанараа засахгүй байж яаж чадах билээ дээ. Би түүний хайранд дулаацна гэж эмэгтэй боддог бахна. Гэвч амьдрал дээр хэсэг хугацааны дараа тэр залуу түүний төсөөлж байсан шиг хүчрхэг, эр хүний шин чанартай эсвэл романтик нэгэн биш байж таардаг бахны. Залуу хитрхи өөрөөрөө өвчлсөн нарциссист байх бөгөөд эмэгтэй хүссэн анхаарлаа авч чадахгүй, авсан ч тэр нь удаан үргэлжилдэггүй байх нь. Залуу хизээж зарсаршгүй бөгөөд эцэст нь эмэгтэйг орхиод явах тохиолдол олонтоо гардаггийг та нар амьдрал дээр харсан байхаа. Үүний сэтгэл зүйн үндэс болов. Энэ ихэвчлэн бага насндаа тухайн эмэгтэй эцэгтэйгээ маш татна. Бүр сэтгэнсэн шинж тэ харилцаатай байсан эмэгтэйчүүдийн төлөөлөл байдаг бахны. Тийм эцгүүд өөрийн эхнэрийг уйдгартай гэж үзэж, жаахан охиноо илүү дур булаам хөвгөлтэй гэж үздэг байна. Тэд охиноосоо уран зориг хайдаг бөгөөд охин нь эцгийнхээ анхаарал донтож аавын хүссэн охин байх дүр гаршдаг байна. Энэ нь түүнд эрх мэдлийн мэдрэмж өгнө. Энэхүү анхаарал болон түүнийг дагаж ирэх эрх мэдлийг насан туршдаа эргүүлэн олж авах нь түүний амьдралын гол зорилго болдог байна. Эцгийг нь санагдуулам ямар ч дүр төрх ухамсаргүйгээр төсөөллийн механизмыг нь ажилуулж тэр тухайн эр хүнийг романтик чанарыг дотроо зохион бүтээж хэтрүүлэн дүгнэж бодож эхэлдэг байх нэ. Энэ төрлийн хүний түүхэн жишээ бол Жаклин Кеннеди Оносас гинэ. Түүний эцэг Жак Боуэ хоёр охиндоо маш хайртай байсан ч Жаклин түүний хамгийн хайртай охин нь байж, Жак туйлын царайлаг эрэмгий залуу байлаа. Тэрээр өөрийн бие бэлдар ангуу хуцалтанд донцсон нарциссист байв. Өөрийгөө мачо, эрсдэл даагч гэж үздэг байсан ч багныхаа цаана тэрээр маш эмгтээлэг таашаалтай, огт төлөвшөөгүй бүх дээр нэгэн байсан гин. Түүнчлэн тэрээр эмгтээчүүдийг Бэйли шиг сольдог ир байсан байна. Тэрээр Жекид охин шигээ биш, харин тоглоомын найз, амраг шиг нь ханддаг байсан байна. Жекигийн хувьд аав нь хизээж
буруу зүйл хийдэггүй нэгэн байлаа. Тэрээр аавынхаа хүүхэмсэг зангаар гаж гэмээр бахархдаг байсан бөгөөд эцэг эхийнх нь хооронд байнга болдог гэсэн хэрүүл тэмцэлд үргэлж аавынхаа талыг барьдаг байсан нь маш сонирхолтой санагцсан. Хөгжилтэй эцэгтэй харьцуулахад ээж нь дэндүү хуучин шиг хатуу чанга нэгэн байсан гин. Эцэг эхийн салсны дараач аавтайгаа асар их цагийг өнгөрөөж түүний тухай байнга боддог байсан Жеки аавынхаа энерги үзэл санааг гүн шингээж авчээ. Залуу эмэгтэй болоод тэрээр өөрийн анхаарлыг үргэлж ахмад хүчрхэг өрмөц ирчүүд рүү чиглүүлж эхэлсэн бөгөөд тэдэнтэй харилцахдаа аавтайгаа тоглодог байсан тэрхүү дүрээ дахин бүтээхийг хичээдэг байсан гин. Тэр үргэлж хайрыг нь гуйсан жаахан охин бас нөгөө талаар маш сэтгнүр байв. Гэвч түүний сонгосон ирчүүд үргэлж урам хугаралт авчирдаг байна. Джон Ф. Кеннеди түүний хамгийн тохиромжтой айдэлд ойр байсан нэгэн байна. Учир нь тэрээр гадаад төрх зан чанарын хувьд аавтай туйлын адилхан байжээ. Гэвч Кеннеди түүнд хүссэн анхаарлыг нь хизээж өгөөгүй. Тэр өөрийнхөө амьдралаар хитрхи завгүй. Бусад эмэгтэйчүүдтэй байнга араар нь тавьдаг байв. Тэр үнэндээ романтик төрлийн хүн биш байлаа. Жеки энэ харилцаанд байнга бохимддог байсан ч өөрийнхөө тэр зангаасаа болоод мултар чадалгүй дараа нь өөрөөс нь хавгүй ахмад асар их эрх мэдэлтэй Аристотель Оносистог ярилсан юм. Тэр маш эрэмгий романтик мэт харагддаг байсан ч Жекид маш хэрцгий хандаж байнга араар нь тавьдаг байсан байна. Энэхүү занганаас гарах замыг тохиолч маань юусныг хамтдаа харцгаая. Иймэрхүү занганд орсон эмэгтэйчүүд эцгийнхээ багт нь өгчээсэн тэрхүү анхааралд хүлэгдсэн байдаг. Тэд дараа нь ирчүүдээс тэр анхаарлыг л татахын тулд үргэлж дур булаам, урам зориг өгч сэтгнүр байх шаардлагатай болдог юм. Түүнчлэн тэд амьдрал дээр байдаггүй тийм төгс эрийг насан туршдаа хайсаар дуусдаг байна. Хэрв эр хүн тэдэнд үнэхээр бүх анхаарлаа хандуулж цоцшгүй романтик байвал тэд тэр залуугаас амархан уйдна гин. Түүний хитрхи сул дорой гэж үзнэ. Тэд ухамсаргүйгээр өөрийн төсөөллийн залуугийн тэрхүү догшин, хувийн сонирхолтой, нарциссист талд татагддаг байна. Энэ төсөөлөлд бүлэгдсэн эмэгтэйчүүд олон жилийн турш ирчүүдийн хийсвэр хүсэлд нийцхийн тулд асар их энерги зарцуулж хариуд нь маш бага зүйл авдагтаа хорсож явдаг байх нь. Энэ зангнаас гарах цорын ганц арга зам бол энэ хэв маягийг олж харж эцгийгээ домог болгохоо зогсоож түүний багт нь үзүүлж байсан зохисгүй анхаарал өөрийнх нь амьдралд ямар их хохирол учруулж байгааг бодтоор олж харах явдал гэнэ. Хоёрдугаарт төгс төгөлдөр баригдшгүй эмэгтэй. Энэ бол эрэгтэй үнцэг ба занганы тухай ярих болно. Иймэрхүү төрлийн эрэгтэй өөрийнхөө төвхс эмэгтэйг олчихлоо гэж боддог юм. Энэ эмэгтэй түүнд өмнөх харилцаануудаас нь авч чадаагүй тэрхүү зэрлэг тогшин зан, дулаахан байд, халамж, эсвэл бүтээлч оч гээд бүх зүйлийг өгнө гэж итгэдэг байх нь. Тухайн эмэгтэйтэй бодит амьдрал дээр маш цөөхөн уулзсан аттай түүнтэй хамт байх бүхий л эерэг туршлагуудыг дотроо ургуулan төсөөлж боддог юм. Түүний тухай бодох тусам тэр эмэгтэйгүйгээр амьдарч чадахгүй ч юм шиг санагдана. Гэвч түүний тэрхүү төгс эмэгтэйгийнхээ тухай ярихыг сонсохдоо түүнийг юу тийм төгс болгоод байгаа талаар ямар ч тодорхой деталь баримт жинхнээсээ байхгүйг тэд нэр өөрсдөө олж харж чадахгүй. Яагаад гэвэл өөрсдийнхөө төсөөлөлд хэтэрхий их автцсан байгаа. Хэрв тэр үнэхээр харилцаа тогтоож чадвал маш хурдан урам хугарна гин. Эмэгтэй түүний бодож байсан шиг хүн биш байж таарнаа. Түүнийг хуурсан мэт санагдана. Ингээд тэрээр өөрийн хийсвэр төсөөллийг тусгах дараагийн эмэгтэйн эрэлт гардаг байх нь. Энэ бол ирчүүдийн тунд маш түгээмэл байдаг төсөөллийн хэлбэр байна. Үүнд түүний ээжээсээ болон амьдралынхаа босод эмэгтэйчүүдээс хизээж авч чадаагүй гэж боддог тэрхүү элементүүд багтсан байна. Тэрээр энэхүү дутуу байдлаа л нөхөхийн тулд тэрхүү төгс хос түүний зүүд зөнгөөр аялдаг байх нь. Тэр эмэгтэй түүний таньдаг хэн нэгний дүрээр гарч ирэхгүй. Тэр бол зөвхөн түүний төсөөлөлд бүтээгдсэн хөвчлэн залуу баригдшгүй мөртлөө ямар нэгэн агуу зүйлийг амласан дөр төрх байдаг байх нь. Бодит амьдрал дээр тодорхой төрлийн эмэгтэйчүүд энэхүү төгс төсөөллийг ухамсарлалтгүйгээр тэр түүнийг өдөөж болно. Тэдгээр эмэгтэйчүүд их хвчлэн барьж авахд хэцүү байдаг бөгөөд Фройдын нэрлсэн нарциссист эмэгтэй хэв шинжид тохирдог байна. Тэд өөртөө сэтгэл хангалуун, өөрийг нь гүйцэхийн тулд эр хүн эсвэл өөр хэн нэгний хэрэгцээ байхгүй мэт аашилдаг гин. Тэд цаанаа л нэг хүйтэн бөгөөд ирчүүд өөрийн хүссэн бүхнээ дээр нь тусгаж болох хоосон дэлгэц болж өгч чаддаг байна. Эсвэл тэд маш чөлөөтэй, дээлж энергиэр дүүрэн мөртлөө өөрийн гэсэн тодорхой зан чанаргүй мэт харагдана. Ирчүүдийн хувьд тэд тэнгэрийн дагна. Тэдний төсөөллийг бадраах агуу оч, тэдний хөшин сэтгэлгээг чөлөөлөгч, өдөөгч болдог байх нэ. Энэхүү төсөөлөлд автомтгай ирчүүдийн ээжүүд нь хүүгийнхээ амьдралд бүрэн дүүрэн байж чадаагүй байдаг байна.
Магадгүй тийм ээж өөрийн нөхрөөс авч чадаагүй анхаарал халамжийг хүүгээс нэгтгэж байсан байж болно. Энэхүү өөрийн солигдлоос шалтгаалж хүн эр хүн болохдоо дотроо байнга нөхөх шаардлагатай асар том хоосон орон зайг мэдэрч байна. Тэрээр өөрийн юу хүсэж байгаагаа эсвэл юу алдснаа яг таг үгээр илэрхийлж чаддгүй учраас түүний хийсвэр төсөөлөл тийм тодорхойгүй бүрхэг байдаг байна. Тэр амьдралаа энэхүү баригдшгүй дүрийг хайхад зориулах бөгөөд мах цуснаас бүтсэн бодит эмэгтэйдэр хизээж тогтож чаддгүй гин. Төвний хувьд үргэлж дараагийнх нь төгс байх болно. Гэвч тэр нацист төрлийн эмэгтэй дурлал ээжтэйгээ тулсан тэрхүү асуудлаа дахин давтаж өөрт нь хүссэн зүйлийг өгч чадахгүй эмэгтэйн араас үгтлээг үх болно гин. Түүний анима баг зэрэг мөрөөдөнтгий дотгошоо гунигтай байдаг бөгөөд дурлсан үедээ тэрээр яг ийм зан авир гаргадаг байна. Ийм төрлийн эрчүүд өөрсдийн зан үйлийн хэм маягийг хүлээн зөвшөөрөх ёстой гин. Тэгж байж л энэхүү зангнаас гарнаа. Тэдэнд үнэхээр хэрэгтэй зүйл бол бодит эмэгтэйг олж түүнтэй харилцах, түүний зайлшгүй байх дутагдлуудыг хүлээн зөвшөөрч өөрөөсөө илүү их зүйлийг зориулах явдал гинэ. Тэд ихэвчлэн өөрийн хийсвэр мөрөөдлийн араас хөөцөлдгийг илүүд үздэг. Чин тийм нөхцөл тэд хяналтыг гартаа байлгаж бодит байдал тулгарх үед орхиод явах эрхчлөөтэй байдаг байна. Энэ хэм маягийг эвдэхийн тулд тэд энэхүү хяналтынхаа зарим хэсгийг орхих хэрэгтэй болно. Тэдэнд урам зориг өгөх тэрхүү мөрөөдлийн оч хэрэгтэй болох үед тэд тэрхүү онгодыг гаднаас биш, өөрийн дотор ертөнцөөс олж сурах хэрэгтэй гин. Өөрөөр хэлбэл өөрийн доторх тэр оршин буй эмэгтэй анима буюу эмэгтэйлэг чанараа гаргаж ирэх хэрэгтэй. Тэд өөрсдийн эмэгтэйлэг үзэл санаанаас дэндүү хөндөрсөн байдаг тул сэтгэхүйн үйл явцаа илүү уян хатан болгох шаардлагатай гин. Өсөөллийн эмэгтэйгээсээ тэрхүү зэрлэг чөлөөтэй чанарыг нэхэхээ болох үедээ тэд амьдрал дээрх бодит эмэгтэйчүүдтэй хамаагүй дээр харилцаж чаддаг болно гэсэн байна. 3 дахь зан чанар буюу эмэгтэйчүүдийн төлөөллийн зан чанар болох хөөрхөн тэрслүү зан чанарын тухай үздэгэ. Энэ төрөлд авцсан эмэгтэйг хууль дүрм удирдлагад дургүй, нийгмийн хэв шинжид баригддаггүй тэрслүү эрчүүдийг цоронзон мэддэг байна. Догшин романтикаас ялгаатай нь энэ залуу хвчлэн залуухан амжилтанд хүрээгүй эмэгтэй ердийн хүрээллийн гаднах хүн байдаг байна. Түүнтэй харилцаа тогтоох нь баг зэрэг хориотой мэт санагдах бөгөөд аав нь болон найз нөхд нь хизээж зөвшөөрөхгүй тодорхой байдаг. Гэвч харилцаа эхлэмэгц эмэгтэй шал өөр бодит байдалтай нүүрд болно. Залуу тэрслүүдээ биш зүгээр л залхуу чадваргүйхэн олмоос ажил дээрээ тогтвортой байж чаддгүй гин. Шивээс усан толгойнхын цаана үндэ маш хуучинсаг бусдыг хянах гэсэн дарангуйлагч зан чанар нуугдаж байдаг. Ийм төсөөлтөй эмэгтэйчүүд ихэвчлэн хатуу чанга дундыг баримтлсан хүчрхэг эцгийн эрэхт ёстой аавын гар дээр өссөн байдаг бахан. Аав нь түүнийг үргэлж шүүмжилдэг байсан тул охин би хизээж хангалттай ухаалаг хөөрхөн байж чадахгүй гэсэн шүүмжлэгч дуу хоолойг толгойд тээж авдаг. Багада аавынхаа эсрэг тэмцэхийг хүсдэг байсан ч үлцэнгүй охины дүр тоглохоо сур аргууд хүрсэн байна. Түүний тэрхүү баслаг гарах гэсэн дарангуйлгацсан хүсэл буюу анимус руу шилжиж уур хилэн болон хуурнаа. Тэрээр өөрөө тэрслүү байж чадахгүй тул гаднаас тэрслүү эрэхтэйг хайж түүндээ бэлгийн харилцааны өндөр хүлээлт төсөөллийг тусгадаг байна. Эмэгтэй өөрийнх нь үнэхээр хүсэж байгаа зүйл бол бусдад захирагдахгүй байх хүч, бие даасан байдал, дайчин чанарыг өөрийнх нь дотор хөгжүүлэх явдал тэгж байж л энэ зүйлээс гарнаа гэдгийг ухамсарлах ёстой гинэ. Үүнийг өдөр тутмын жижиг алхмуудаар жишээ нь бусдад үгүй гэж хэлж сурах, зарим дүрмийг зөрчих зэргээр практик дээр хэрэгжүүлэх хэрэгтэй байх нь. Өөрөө дайчин болох тусам тэрээр эрчүүдтэй илүү тэгш хэрэгтэй, сэтгэл ханамжтай харилцаа тогтоож чадах юм гинэ. 4-р унсан эмэгтэй буюу эрэгтэйн талын бас нэг дүрийг харцгаая. Энэ занганд орсон эр хүн тухайн эмэгтэй өөрийнх нь мэддэг байсан бусад эмэгтэйчүүдээс тэс өөр харагддаг байх нь. Магадгүй тэр эмэгтэй өөр соёл, өөр анги давхархах эсвэл боловсрал муутай байж болно. Түүний зан чанар болон өнгөрсөн амьдрал нь ямар нэгэн с ิจ гтэй зүйл байх бөгөөд бие барих чадвар сул байдаг. Тэр эмэгтэйг газар дэлхийдээ ойр бодит гэж эр хүн бодно гинэ. Түнчлэн эмэгтэйд хамгаалал, боловсрал, мөнгө хэрэгтэй мэт санагдах бөгөөд эр хүн өөрийгөө түүнийг аврагч, өргөмжлөгч, баатар гэж төсөөлж эхэлдэг байна. Гэвч эмэгтэйд ойртох тусан бодит байдал дээр түүний урам нэлээд хуурах бөгөөд бүх зүйл түүний бодож байснаас өөрөөр эргэх тохиолдол олон байдаг байна. Марсель Прустийн Алдсан цаг хугацааны эрэлт романын Чарльз Сван болоо урлагийн нарийн мэдрэмжтэй анги давхаргын олон эмэгтэйг урагцсан атлаа. Амьдралаа холбоос үхтлээ айдаг ир байсан гин.
Гэвч тэрээр тэс өөр хүрээллийн боловсралгүй хагас биеийн үнэлэгч гэгдэх Одета гэх эмэгтэйг уулздаг байжээ. Нэг өдөр Боттичеллийн фреск зураг дээрх эмэгтэйтэй Одетаг адилхаж харсан цагаасаа эхлэн Сван түүнийг төсөөлөн бодож ухаангүй дурлжээ. Тэрээр Одетаг аварч соёлжуулна гэж боддогч Одета үндэ түүний төсөөлсөн шиг хүн биш. Маш залжин хүсэл зоригтой эмэгтэй байсан байна. Эцэст нь Одета араар тавьж Сваныг өөрийн идэхгүй боол болгон хуургадаг тухай гардаг байна. Ийм ирчүүд багтаа маш хүчрхэг ээжтэй байсан бөгөөд тайн дуулууртай онц сурдаг хүүхэд байхаас өөр аргагүй байжээ. Ухамсартайгаар тэд боловсралтай төгс эмэгтэйд уг нь татагдах ёстой гэж бодож ухамсаргүйгээр өөрийнх нь эсрэг дүр төрх болох муу, унсан, дор гэж боддог тиймэрхүү эмэгтэйд ухаангүй татагддаг юм. Энэ бол сэтгэл зүйн түүхэндх сонгодог ээж өө, биеийн үнэлэгч өө гэх хуваагдал гинэ. Тэд ээж шиг эмэгтэйг эхнэрээ болохыг хүсвч бие махбодын хувьд дороотсон явдалтай эмэгтэйд илүү хүчтэй татагддаг юм. Тэд бага насны уян хатан ачаангуй зангаа дарангуулсан тул хитрхи хөшинг тойлжсон хүмүүс болсон байна. Тэдний дотор байх анима буюу дотгошоо нуугдсан энэ чанар нь идэхгүй мазохист шинжтэй байдаг тул эмэгтэйчүүдийг сул дорой гэж дутуу үнэлж байгаад эцэст нь тэдний хүүхэлдэй болж дуустдаг гин. Үүнээс гарах арга зам нь иймэрхүү эрчүүд зан чанарынхаа хуучинсаг бос чөлөөтэй талыг өөрсдийнхөө дотор хөгжүүлэх хэрэгтэй байх нь. Өөрийн тав тухай гутаа бүсээс гарч амьдралдаа баг зэрэг эрсдэл, аюул, бие махбодын болон мэдрэмжийн таашаалыг өөртөө бий болгож сурах шаардлагатай. Хүнээс хайх шаардлагагүй. Тэгсэн цагт тэрхүү дороотсон эмэгтэйг хайж өөрийгөө уруу татуулахгүйг идэвхгүй хүлээх шаардлагагүй. Ухамсаргүйгээр түн татагдах шаардлагагүй болно гин. 5 дахь дээд зэргийн эр хүний шин чанар буюу эмэгтэйлэг талын байр суурийг хамтдаа харцгаая. Тэр залуу маш ухаалаг, чадвартай, хүчрхэг, тууштай мэт харагдана. Түүнээс өөртөө итгэлтэй байдал, эрх мэдэл гэрэлтэн. Тэр том бизнесмен, профессор, зураач, эсвэл хүнслэг багш байж болно гин. Нас агсан гаднаа тэмч дур булаан биш байсан ч хамаагүй. Тэрний тэрхүү аураа нь эмэгтэйг соронзон мэт татдаг байна. Эмэгтэй хувьд түүнтэй хамт байх нь өөрийгөө дам байдлаар хүчрхэг, бусдаас дээгүр гэж мэдрэх боломжтой болдог гин. Жорж Элиотийн Миддлмарч роман дээр 19 настай үзэсгэлэнтэй баян Доротия Брук охин өөрийг нь хоргож буй залуу өрийг үл том, өөрөөс нь хавьгүй ахмад Эдвард Казабон гэх эрдэмтэн эртээ гэрэлдэг гин. Тэрээр бусдад муухай харагдагч Доротиагийн нүдэнд Паскал эсвэл Кант шиг агуу ухаантай мэт харагдаж байв. Охин түүнд тусалж грек латин хэл суран түүнийг агуу бүтээлээ туйрахтан туслана гэж мөрөөджээ. Тэрээр ухамсаргүйгээр алдсан эцгийнхээ дүрийг Казабоноос хайж байлаа. Гэвч гэрэлснийхээ дараа тэр эр үнэндээ дотроо өхмөл маш дарангуулагч бөгөөд өөрийг нь зөвхөн өндөр зэрэглэлийн нарийн бичих шиг хардгийг олж мэдээд хайргүй гэрэлтийн занганд орсноо. Ухаан хэл готролд оржээ. Энэ төсөөл нь эмэгтэй хүний дутуу үнэлэмжээс үүдэлтэй гин. Эмэгтэй байхдаа аавынхаа болон бусдын шүүмжлэлийг дотооддоо суулгачихсан учраас өөрийн гэсэн хүч чадал өөртөө итгэлийг хизээж хөгжүүлж чадаагүй байна. Тиймээс тэрээр энэ чанарыг эр хүнээс хайж тэдний өчөөхөн даваа талыг хэтрүүлэн төсөөлөн бодож айдийлчилдэг байна. Эрчүүд түүний энэхүү сул талыг мэдэрч өөрийг нь шүтэх охиныг хянах дуртай байдаг. Сонгодог жишээ нь профессор оюутан охиныг урхитах байж болно гин. Залуус түүний төсөөлсөн шиг тийм агуу биш байж таарах үед эмэгтэйн урам нь хугарч орхидог. Эсвэл манипуляцид нь автаж бүх асуудлыг өөрөөсөө хайж эхэлдэг. Ийм хоёр төрлийн чөтгөрийн тойрогт ордог гин. Үүнээс гарах арга замыг тохиолж маань эмэгтэй өөрийнх нь энэ айдас дутуу үнэлэмж нь төрөлхийн ухаан туцсных биш ээ. Зөвхөн бусдын шүүмжлэлийг өөрийнх мэт хүлээж авч өөр дээрээ тусгадаг байснаас үүдэлтэй гэдгийг ойлгоорой гэж хэлжээ. Тэрээр өөрөө бие дан төсөл хэрэгжүүлж, бизнес эхлүүлж, ямар нэгэн гар урлал чадварыг төгс эзэмших замаар өөртөө итгэлээ боддоор босгох ёстой гин. Эрчүүдтэй харилцахдаа өөрийгөө тэдний тэгш эрх түнш гэж харж сурах хэрэгтэй байх нэ. Хамгийн сүүлийн түүнийг шүтэх эмэгтэй буюу эрхтийн талын үнцэг ба занганы талаар харцгаая. Тэрээр маш их амбицтай, шаргуу ажилдагч, амьдрал нь хатуу ширүүн санагдана. Энэ хатуу ертөнцөөс тэрээр тайвшрал хайж байтал түүнд маш халамжтай, дулаахан өөрийг нь хамгийн гол нь биширдэг эмэгтэй гарч ирнэ гин. Тэрээр эмэгтэйн энергэнд ухаангүй татагдаж энэ эмэгтэй л намайг гүйцээж намайг тайвшруулнаа гэж боддог байна. Гэвч харилцааг үнцгэрэх тусам бодит байдал дээр ирэх тусам
эмэгтэй тэмж ээлдэг байхаа болж түүнийг бишрэхээ зогсно гинэ. Үүнийг эр хүн араар тавилт эсвэл хууралт гэж үзэж маш ихээр гомдон уурлаж хилэгнэж хорсдог гинэ. Энэхүү эрэгтэй тусгал нь ихэвчлэн ээжтэйгээ тогтоосон харилцаанаас үүдэлтэй. Ээж нь хүүгээ хэтэрхий их хайрлаж анхаарлаар булдаг байжээ. Магадгүй өөрийн нөхрөөс авч чадаагүй хайраа хүүгээрээ нөхөхийн тулд гинэ. Тэрээр хүүдээ асар их итгэл суулгасан тул хүүн том болоод ээжийнхэн тэрхүү дулаан бөөзөлсөн орчинд донтчихсан байдаг гинэ. Тэрээр том болоод амбицтай ажиллахдаа үндэ далд ухамсартаа ээжийнхээ хүлээлтийг биелүүлэх гэж асар ихээр хичээн зүтгэн ажиллаж байдаг гинэ. Тэгээд түн эмэгтэйгээ далд ухамсартаагаар өөрийг нь бөөзөлөх, эгог нь хөөсрүүлэх, ээжийн үүргийг шахдаг байна. Үүнээс гарах зам бай гэвэл эмэгтэй хүн өөрийг нь ийм үүрэг рүү манипуляцдаж байгааг мэдэрмэгцээ дургуутсаж түүнийг шүтгэхээ зогсоодог гинэ. Эр хүн эмэгтэйг өөрчлөгдлөө гэж буруутгагч үндэ өөрөө амьдрал дээр байхгүй чанаруудыг эмэгтэй дээрээ тусгаж байсных юм. Энэ төрлийн салалт эр хүнд маш хүнд тусдаг гинэ. Учир нь тэр үүнийг ээжтэй хайрцан мэтэр хүлээж авдаг байна. Эр хүн өөрийнх нь энэ их амбиц ээжигээ баярлуулах гэсэн хүслээс үүдэлтэйг олж харж өөрийгөө хэтэрхий их шахахаа болох хэрэгтэй гинэ. Тэрээр өөрөө өөрийгөө халамжилж, тайвшруулж, өөрийнхөө амжилтанд сэтгэл хангалуун байж сурах шаардлагатай. Бусдаас халамж нэхийн оронд өөрөө боддоор хайрлаж сурвал харилцаа нь эрүүл байх болно гэж зохиолч маань зөвлөжээ. Жинхэнэ бие ба хүйсийн ижилсэл. Хүмүүс ихэвчлэн 40 орчим наснда амьдралын дундах үеийн хямрал буюу midlife crisis-тэй нүүр тулдаг гинэ. Ажил үйлс механик, харилцаа холбоо уйдгартай болох үед бид гаднаас шинэ ажил, шинэ хамтрагч хайж өөрчлөлт хийхийг оролдогч энэ бол асуудлын гол үндсийг хизээж дасдаггүй байх нь. Үндэ энэ бол ижилслийн хямрал буюу crisis of identity гинэ. Бага насндаа бид маш уян хатан төрөл бүрийн мэдрэмжинд нээлттэй байсан ч нийгэмд хөлөө олохын тулд өөрийн чөлөө дурсгалыг хязгаарлаж хүйсийн тогтсон дүрд баригдаж эхэлдэг. Нас ахих тусам энэ баг улам хатурч бид өөрийн анхдагч байглаа гээж дотоод тэнцвэрээ алддаг байна. Угтаа бидний анхдагч чанарт эцэг эхээс шингэсэн биологийн хувьд ч заягдсан эсрэг хүйсийн чанарууд хамт оршиж байдаг бөгөөд дунд насанд бид үүнийгээ өгүүлж дотроо тэмцэж эхэлдэг байх нь. Буугийн ухаан ба эртний домог. Эртний омгуудын хамгийн ухаалаг хүмүүс болох бөөнөр дотоод ертөнцтэйгээ гүн холбогддог байсан. Эрэгтэй бөө дотоод дахь эмэгтэйгээ анимагаа, эрэгтэй бөө дотоод дахь эрэгтэй буюу анимусаа сонсож түүнээс хүч авдаг гэжээ. Эртний Перс, Еврей, Грек, Египтийн домгуудад анхдагч хүнийг эр эм чанарыг зэрэг агуулсан туйлын хүчрхэг нэгэн байсан тул урхад тэднээс айж хоёр хэсэг болгон хуваасан гэж өгүүлдэг байна. Эр ба эм чанарын тэгш байдал. Орчин үеийн ертөнцид эр эм сэтгэлгээг хоёуланг нь ижил түвшний ухаалаг хүчрхэг зан чанар гэж харах шаардлагатай байна. Бидний даалгавар бол өөрийн хүчинг байдлыг гээж, эсрэг талынхаа давуу байдлыг өөртөө шингээж тэнцвэржих явдал гин. Сэтгэлгээний хэм маяг ба эрэм шин чанар. Эрэгтэй сэтгэлгээ буюу маскулин нь гол онцлог нь юмсыг ангилах, зааглах, нэг бүрчлэн салган задлаж, шинжлэн, аналитик хийх хандлагатай. Харин эмэгтэй буюу феминин сэтгэлгээ нь юмсыг бүхэлдэн харж тэдгээрийг хоорондын уялдаа холбох хардаг гин. Эрэгтэй сэтгэлгээ шовмон буюу шовмон сэтгэлгээтэй байдгаас гадна юмыг гаднаас харахыг илүүд үздэг. Харин эмэгтэй нь органик процесс, нэг зүйл нөгөө рүүгээ хэрхэн хувьсаж юг ажигладаг байх нь. Эрэгтэй сэтгэлгээний арга барил нарийн мэрэгших, тогтсон бүтэц зохион байгуулах дуртай. Эмэгтэй бол зүүн совин дээр тулгуурлаж мэдрэмж өөр өөрийн салбарын холбоосыг хайх дуртай гинэ. Түүхэн дах агуу эрдэмтэд энэ хоёр сэтгэлийг хослуулсан байдаг байна. Биологч Луи Пастер санаануудын дотроо удаан чанаж хоорондоо холбоосыг олдог байсан бол Эйнштейн өөрийн нээлтүүдээ зүүн совингийн агшнуудтай холбодог байв. Антропологч Маргарет Мид онлын нарийн шинжилгээг уугуул иргэдтэй хамтран амьдарч мэдэрсэн дотоод мэдрэмжтэйгээ хослуулсан. Бизнесийн салбарт Warren Buffett компаниг статистик деталь бүрээр задлан шинжилгээний зэрэг зээ, ажилчдын уур амьсгал, удирдагчийн арга барил зэрэг бусад бизнесмүүдийн орхитуулдаг үл үзэгдэх холбоосуудыг өөрөөр хэлбэл эмэгтэйлэг холбоосуудыг мэдэрч шийдвэр гаргадаг байсан гин. Хэрв та эр талуургаа хэлбий ч гэсэн бол харах өнцгөө тэлж юмсын холбоосыг олж харах, шийдвэр гаргахдаа зүүн совин сэтгэл хөдлөлийн үнцэн буюу эмэгтэйлэг талыг анхаарал үзээрэй. Үгүй бол сэтгэлгээ тань хэд хуурай амьгүй болно гин. Хэрв та энэ талуураа хэлбий ч гэсэн бол олон ажлыг зэрэг хийх гэж сандралгүй.
тодорхой нэг асуудал руу гүн өнгөж шалтгаан үр дагаврын хэлхээсийг нарийн гаргаж өөрөөр хэлбэл эрхтэй зан чанар гаргаж сурах хэрэгтэй байх нь. Түүнчлэн бүтцэд дуртай болж асуудалд илүү зайнаас логиктой хандаарай гэсэн гин. Урагш тэмүүлэх, дайрах, цаадыг нураах хандлагатай энэхүү эрхтэйлэг зан чанар бол Ганнибалын би замыг олно, үгүй бол замыг бүтээн гэсэн үг үүнийг илэрхийлдэг гин. Эрсдэл хүлээж бие даасан байдлаа хадгалахыг эрмэлздэг байх нэ. Харин шууд мөргөлдөхөөс зайлсхийж, ухарч, ажиглах, тулдахгүйгээр ялахыг илүүд үзэх. Заримдаа эс үйлдэх буюу non action буюу динамикийг өөрөөр нь тоглуулах бол эмэгтэйгийн хамгийн шилдэг тактик болдог. Элизабет хатан хаан, 1-р хатан хаан бол Испанийн агуу флот алдан ирэхэд тэрээр цаг агаар болон нөхцөл байдлыг бүрэн тодорхой болтол хүлээж таг хожих тактик хэрэглэснээр дайсныг муу цаг агаарын жир баг хохиролтойгоор даран хөнөөсөн гэдэг. Хятадын стратегчд үүнийг Wu Wei буюу эс үйлдэхүй гэх бөгөөд хамгийн дээд мэрэгэн ухаан гэж үздэг байна. Самура Миямото Масаши мөн дайснаас сэтгэл зүйн хувьд цэц цуцтал хүлээж байгаад цөрөг товтлогоо хийдэг гин. Энэхүү эрэгтэй эмэгтэй дан чанарыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ гэж зохиолч маань юу гэснийг хамтдаа харцгаая. Хөрөнгөний эр зантай хүмүүс үйлдэл хийхээс өмнө нэг алхам ухарч бусдад хамааралтай хүмүүст хэрхэн нөлөөлөхийг бодож сурах хэрэгтэй байх нь. Урагш үсрэхийн тулд нэг алхам ухар. Эмэгтэйлэг хүлээцтэй талархай хүмүүс өдөр тутмын амьдралдаа үгүй гэж хэлж сурах. Жижиг сөргөлдөөнтэй нүүр тулах замаар өөрийгөө дайчин зоримог болох хэрэгтэй гин. Үргэлж бусдын сэтгэл хөдлөлийг харуулцах нь заримдаа хорон санаатай хүмүүсийг улам давраадаг шүү гэж сануулжээ. Өөрийн үнэлгээ ба суралцах процессын тухай тохиолч маань юу гэснийг хамтдаа харцгаая. Энд бол эрчүүдийн алдааг хэлжээ. Эрчүүд алдаа гаргахаараа буруугаад наас нөхцөл байдал бусд хүмүүсээс хайдаг байх нь амжилтанд хүрэх зөвхөн өөрийн чадвар гэж үздэг. Энэ тэднийг хий хоосон агуугийн мэдрэмж буюу grandiosity хөтөлж алдаанаасаа суралцахад саад болдог. Тэд альва амжилтыг өөрийн оршихуйтай холбож ойлгодог учраас бүтлгүүтлэхэд тэд нар өөрсдөө бүтлгүүцсэн юм шиг, өөрсдөө болохгүй байгаа юм шиг мэдрэмжийг авдаг байх нэ. Харин тусламж гуйхыг тул дороогийн шинж гэж үздэг гин. Харин эмэгтэйчүүдийн алдааг зохиолч маань юу гэсэн байна? Эмэгтэйчүүд алдаа гаргахаараа өөрийгөө буруутгаж, хатгшоо чиглэдэг. Амжилтанд хүрвэл бусдын тус дэмжлэг гэж үздэг хандлагатай байдаг гин. Тэд бусдаас тусламж амархан гуйдагч, өөрийн чадварыг дутуу үнэлж, бусдын шүүмжлэлийг юунгийн хэлснээр анимусын шүүмжлэгч дуу хоолойг дотооддоо тээж өөртөө итгэлгүй болдог гин. Тэгвэл энэхүү өөрийн үнэлэх үнэлгээг хэрхэн тэнцвэржүүлэх вэ? Эрчүүд алдаа гаргахтаа дотгошоо харж, амжилтаа гаргахтаа гадны хүчин зүйлийг олж харах зуршил суулгаарай гэсэн байна. Харин эмэгтэйчүүд алдааны дараа өөрийгөө хит их барихаа болж, эр хүний өөртөө итгэлтэй чанарыг ихтэй тэнэглэлгүйгээр нь өөртөө шингээж, асуудлыг хувийн тусгал болгож хүлээж авахгүй байх дасгал хийх хэрэгтэй гэж юм. Харилцаа холбоо ба манлайлал. Эрчүүдийн манлайлал шатлан захирах систем буюу хайрарки үүсгэж дүрм журм сахиулах, статус болон үр дүнд маш их анхаардаг байх нь тэд багийн нэгдмэл байлгахын тулд тодорхой хэмжээний хүмүүсийг айлгах мэдрэмжийг ашигладаг байна. Харин эмэгтэй манлайлал багийн уур амьсгалыг хадгалах, гишүүн бүрийн сэтгэл зүйг харгалзах, шийдвэр гаргалтанд хүн бүрийг оролцуулахыг хичээдэг гин. Үр дүнгээс гадна түүнд хүрэх процесс нь чухал байдаг байна. Энэхүү манлайллыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ гэдэг дээр юу гэснийг хамтдаа харцгаая. Эрчүүд багийн гишүүдэд илүү эмэгтэйлэг эмпатигаар сонгож сурвал илүү өндөр үр дүнд хүрч чадна гин. Түүхэн дэх агуу удирдагч болох Эрнест Шеклтон, Абрахам Линкольн нар хүмүүсээ байнга халамжилдаг эмпатитай удирдагчд байсан учраас л дэлхийг тэргүүлж чаджээ. Эмэгтэйчүүд манлайлах үедээ хитрхийн олон хүний үгийг сонсох биш, төлөвлөгөөгөө сулруулахаас зайлсхийгээрэй гин. Хизээ сонсгоо зогсоож, заримг шийдвэр хизээ гаргахаа мэддэг байх хэрэгтэй гин. Эцэст нь хэлэхэд бид гаднаас хайж татагтаад байгаа тэрхүү эр эсвэл эм чанарыг өөрийнхөө дотоод ертөнцөөс олж, өөртөө хөгжүүлж, холбогдож чадвал асар их бүтээлж, эрчим хүч зөн совингийн ундраг нээгддэг байх нэ. Энэхүү бүлгийг Сьюзен Зонтаг гэдэг хүний хэлсэн хүчрхэг эрчүүдийн хамгийн иршүүд үзэсгэлэнтэй чанар нь эмэгтэйлэг тал байдаг бол уян налархаа эмэгтэйчүүдийн хамгийн үзэсгэлэнтэй чанар нь тэдний эр зоригт талд байдаг юм аа гэдэг үгээр дуусгаж байна. Энэ хүртэл сонссон та бүгдээ маш их баярлалаа.